За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байцгаана. Юу яаж вэ? Ямар ч юм танах хөрөмжгөө хүүхдүүд айгүй хөөргөө үүдэн гарч жил иргэсэн хүүхдүүд чинь шал оройна. Хүүхдүүдийн чинь нүтэн гоё юм алж аргалтай байдаг. Тэгээ бид нар ингээд хоног хөрөмж нэг хүүхдээ ингээд авчдаг. Энэ жил тэгээд өөрсдөө олон сэтгэл зүй амар гоё юмнууд хийлгэж байгаа. Тэгвэл та нар нөгөө ингээд байнгын юм баглаар чинь айгүй их нервтэй. Та бол харин гайгүй юм байна. 5 гариг болгоно. Манайхан бүгдээрээ гайгүй шүү дээ. 5 гариг болгоно. 7 хоног үрэл 5 гаригийн өглөө бид нар 7 цагаас байгууллага дээр одоо өөрсдөө өглөөний цагийг өөртөө гээд гоё сэтгэл зүгээ ингээд одоо эрүүл байх тийм ингээд гоё эрийг тийм гоё сургалтуудыг өөрсдөө болоо гаднаас авч өөртөө тэгээд таат өдрийн араа болгон 7 хоногийн баасан гаргийн араа спорт зааланд одоо волейбол тоглож өөрсдөө жилийн. Оо яг. Тэгээд улиралдаа ч юм уу ингээд чадвар дуулаад тий яг тиймэрхүү байдлаар өөрсдөө тэгээд ер нь 50 хамгаалан ажлын байр гэдэг юм хангаж хичээдэг тийм. Тийм учраас одоо ингээд нөгөө явж үзье гэдэг утгаар би ч одоо 21 аймагт ойрох гээд хамгийн ихнийх нь танай аймаг болж байгаа байхгүй юу? Одоо өнөөш нь Баян хонгор руу дахиад маргааш өглөө Баян хонгорт үү. Баян хонгор. Оо тийм чи нөгөө очиж хийлгэхтэй тийм. Сайн байна. Арчна манай хөдөлмөрлөж. Бас бидгээс сургаж авсаа чи мэрэгжлийн бүсгүйн ажлууд цалин өгдөг. Янз бүрийн дарамт хэрэгжүүлсэн тийм тухай байхгүй чи яах юм мэрэгчтэй үнэ. Таага бас газартай үйл байна дөө. За баярлалаа. Баг гэж бид нар голдгүй зэрэг. Оо амар ич өстой. Энэ ингээд манай офис өрөө. За. Бид 4-5 удаа ажилласан. Манай нэгтлэн байдаг арга зүйч байдаг. Сайн байна. Тэгээ эмч маань шаардлагатай ус хэлсэн. Энэ коридорч манай ажилчтай амралтын өрөө. Их ажлын арга гарсан байна. За одоо энэ ингээд манай цэцэрлэгийн нэг анги ингээд нэг анги маань яг нөгөө зориултаараа одоо хүүхдийн унтлагын өрөөтэй бас хичээлийн өрөөтэй ингээ хүүхд тайвшруулах юм тоглоомын өрөөтэй. Яг ингээ нөгөө сүүлийн үеийн стандартаараа яг хөгжлөмшлийн хүүхдэд зориулагдсан анги танхимтай. Манай тог аллах. Тэгээ энэ ингээд яг нөгөө юунд зориулагдсан шат авахгүй тийм коридортой. Яг ийм зориултын ийм шаттай. Яг тэрэгцэр нөгөө бууц суухад зориулагдсан. Тэгээд манайхаас лифттэй. Тэгээ нөгөө хоёр давхарлага өөхтэй нөгөө бас өргөж тээж яхад одоо нөгөө нэг бас нөгөө хүндлбэрийн хүүхдүүд чинь ингээ нөгөө хүмүүсийн дунд болохоор ингээ чөчрөөд уйлаад гадаа гарахаараа нөгөө яагаад гэдэг чинь тэгээ тэрэн зориулсан юм амралтын ирээдүйд одоо нэг юм гоё амралтын одоо хүүхэд тайвшруулах ийм одоо юу байгууламж болох юм. Тэгээ тоглоомын одоо өрөө болох гэдэг шөвшүүртэй. Тэгээ энэ хоёр талд эрэгтэй эмэгтэй одоо дүүш хувцас салах өрөөтэйгөө. За энэ ингээ хүүхдийн урлаг спортын үйл ажиллагаа болох урлаг зал ингээ хөжим хөш байрлал. За миний нэр Пүрүсрэн гэдэг би Уурханга аймгийн 12 сумын 2 дугаар сургуулийн дэр гэдэг тусгай хэрэгцээд боловсролын багш байна. За манай энэ сургуулийн дэргэдхийн бүлэг маань одоо 2001 оноос хойш одоо ингээд хичээл сургалтынхаа үйл ажиллагаа ингээ явуулж идэг. За бид бол одоо ингээд хичээл сургалтынхаа үйл ажиллагааг явуулахын зэрэгцээгээр хүүхдүүдийнхээ бас давуу чадварыг хөгжүүлэх энэ тал дээр бол бас нэлээд анхаарч ажилладаг. За тэгээд манайх бол одоо аймаг орон нутгийн дэмжлэг бас нэлээд сайн байдаг. Сургуулийн маань дэмжлэг бас нэлээд сайн байдаг. Тийм ч учраас одоо манай аймгаас одоо төв дэлхийн олимпийн ийм аваргууд одоо ингээд төрсөн байдаг. За бид бас ингээд энгийн сургууль, энгийн анги руу бас хүүхдүүдэд шилжүүлэн сургах ийм үйл ажиллагааг бас явуулдаг. Мөн мэрэгжил сургуульд үйлдвэрлэлийн төв рүү шилжүүлэн сургах гэх мэтчлэн ийм үйл ажиллагааг бол одоо ингээд явуулдаг. За бидэнд бол одоо бас сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа мэдээж энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байхад бол одоо саад бэрхшээл гэдэг юм бол одоо бас байна. Тэгвэл бол одоо бид бас аль болохоор одоо бүх боломжийг л одоо хайж одоо хүүхдүүдтэй суралцах нөхцөл боломж хөгжих одоо тэгэл бүхий л одоо талыг л одоо ингээд хангахыг ингэж боддог. Ер нь бол манайх бол одоо бас нэг энгийн сургуулийн дэргэд юм байгаа гэдгээр бас би давуу байна уу гэж ингэж хардгаа. Тэгээд би өөрөө бол одоо энэ тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн чиглэлээр 25 жил ажиллаж байгаа ийм багш байна.